За сайн байцгаана уу та бүхэнд ээлжид хичээлээ хүргэж байна. Энэ нь бие хүний онцлогтой холбоотой харанхуй дөрөв гэж нэрлэгддэг хүн төрөлхтний дунд оршиж буй сөрөг онцлогуудын талаар ярихаар бэлдсэн байгаа. Үүн дотор нарциссизм, психопат, макиавелизм, садизм гэдэг ийм дөрвөн төрөл орж байгаа. Тэгээд нэг бүрчлэн та бүхэнд ямар ямар шинж тэмдэгтэй байдаг гэдгийг мэдээлэл хүргэх болно. Энэхүү хичээл дээр анхааруулгаад энэ хичээлийг өөртөө авч ээж болно. Эсвэл ийм зан чанартай хүмүүстэй хамт амьдардаг эсвэл ажилладаг учраас тэдгээр хүмүүсийг таньж мэдгээд зориулан авч байж болно. Аль нь ч гэсэн эдгээр нь хэдий харанхуй гэж нэрлэгдэж байгаа ч гэсэндээ нийгмийн нэг хэсэг олон давуу талуудаа ашиглаад сөрөг үйлдэлүүдээ өөрчлөөд суралцаад явбал цаашдаа хосын харилцаа болон ажлын байран дээр бас маш олон давуу талуудыг амжилтуудыг гаргадаг ийм шинж чанартай. Тэгэхээр үүн дээр нэрнээс нь болоод ямар нэгэн байдлаар өөртөө болон бусдад хэтрүүлэн одоо шүүмжлэлтэй бити хандаасай гэж хүсэж байна. За ингээ хичээлд оръё. За бие хүний онцлог гэдгийг бас товчхон тайлбарлах хэрэгтэй байхгүй гэж байна. Тухайн хүний хийж байгаа үйлдэл, бодож байгаа бодол, оюун санаа, сэтгэлийн хөдөлгөөн нь харьцангуй тогтвортой амьдралын турш үргэлжилдэг. Тэгвэл энэхүү загварыг бие хүний онцлог гэж нэрлэж байгаа. За бие хүний онцлогийн талаар 1990 оноос хойш ер нь эерэг талуудаас нь илүү судалсан байдаг. Тэр нь том тав гэж нэрлэгддэг. Эерэг ийм сэтгэл онцлогуудын талаар ярьдаг. Тэгвэл сөрөг онцлогуудыг 1990 оны сүүл 2000 оноос эхлэн маш эрчимтэй судалж байгаа. Одоо яг орчин үеийн сэтгэл судлаач нарын дунд яг энэ бие хүний сөрөг талууд хүний амьдралд, хүний бие физиологт, хүйсийн хувьд, соёлын хувьд, насны хувьд, ажлын байрны хувьд яаж нөлөөлт юм бэ гэдгийг маш олон талаас нь судалж байгаа юм сонирхолтой судалгааны сэдэв болсон байна. За тэгээ та бүхэнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн дээрх нэг нь түүхүүдийг энэ өдөр тутамдаа хийдэг те амьдралдаа хийдэг зүйлүүдийг энэ хуваалцъя. За Жоди гэдэг эмэгтэй хүнийх нь нэрээр явъя. Жоди бол мөнгөөр мөрөөдөд тоолох дуртай. Хит хитэн эрэгтэй хүмүүстэй нэгэн зэрэг романтик харилцаа үүсгэх дуртай. Тэрээр энэхүү ертөнцийн талаар болон хүмүүсийн талаар илдэг үзэл бодолтой байдаг. Жоди бусдын давуу талыг ашиглахыг илүү боддог. Жоди өөрийн хийж байгаа бүх зүйлийг агуу гэж итгэдэг ба амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүртэх ёстой гэж боддог. Тэрээр бусдыг өрөвдөх сэтгэл багтай бөгөөд хүмүүсийг зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж хардаг. Жоди доромжлолт маш амархан өртдөг. Бүх зүйл санаанд нь орохгүй бол магадгүй өшөө авах талаарч боддог. Тэгэхээр эдгээр зүйлсүүд ямар одоо сөрөг бие хүний онцлогуудыг илэрхийлж байгаа юм бэ гэдгийг тус бүртэн та бүхэн танилцуулах гэж оролдож байгаа. Тэгэхээр энэ хэдийгээр ингээд хийсвэр төсөөллийн өгүүлбэр боловч хэрвээ таны амьдралд ийм зан чанар ажиглагдаж байсан бол одоо хамт амьдардаг болон ажилтдаг хүмүүсээс тань тэгвэл ямар нэртэй ямар онцлог вэ гэдгийг нийтдээ ярилцсан. За эхлээд судалсан зүгийг нь та бүхэн товчхон танилцуулъя. 1907 онд анх энэ Эмил Краплин гэдэг хүн маш олон хүчнүүдтэй одоо сэтгцийн эмнэлэгт байгаа хүчнүүдтэйгээ харилцаж үзээд гурван төрлийн хүмүүс байгааг ажиглаж үзсэн байна. Энэ нь болохоор ёс суртахууны үед ийм солиоролтой гэж онцлогдох хүмүүс, өөрөвч сэтгэл байхгүй, харгислал талтай ийм хүмүүс байсан байна. За докторгүй сэтгэл санааны үед докторгүй юм хүмүүс бол улс суурьтай биш, олон ааш гаргадаг. Одоо англиар нь бол moody гэж нэрлэдэг тий. Өглөө нэг ааштай байснаа оройн өөр ааштай болчтой. За гурав дахь нь эмгэг худалч лувирчид гэж нэрсэн маа. За гэхдээ энэ үгнүүд нь дандаа 1907 онд ашиглагдчихсэн үгнүүд учраас та бүхэн одоо ашиглаж байгаа юм шиг ердөөсө бодож болохгүй шүү. Яг ингэж нэрлэлт юм байна гэдэг. Энэ бол зөвхөн түүхэн хэсгээс юм. За эдгээр хүмүүс оюун ухааны хувьд маш өндөр чадвартай. Гэхдээ бусдыг хуурах нь өөрсдөнд тааламжтай санагддаг байхыг ажиглаж харсан байна. За үүнээс хойш одоо 2001 онд энэ эхнэр нөхөр Хоган гэдэг хоёр судлаачд маань яг гурван зан чанарыг илүү сайн судалж гаргаж ирсэн. Тэгээд эдгээр зан чанарыг юу гэж нэрлсэн бэ гэхээр нийгэмд сөрөг нөлөөтэй зан чанаруудыг хэлнэ гэж юм. За тэгвэл хэрвээ бүр хитрхи сөрөг нөлөөтэй өөрийгөө гэмтэх юм уу эсвэл бусдыг гэмтэх хэмжээний байвал сэтгцэн эмнэлэгт хүргэгдэх за магадгүй хэрвээ бусдад ямар нэгэн байдлаар гэмтэл учруулж байгаа бол энэ одоо цагдаа шүүхийн хүчний асуудал бол авчтай. Гэхдээ эдгээр хүмүүст маань ингэж
хүндрэл байхгүй өдөр тутам нийгмийн нэг хэсэг болж байгаа. Эдгээр хүмүүст маань ч гэсэндээ ийм сөрөг зан чанарууд байна. Эдгээрийг ажиглаж судлах хэрэгтэй юм байна. Эдгээр нь одоо нөө хүмүүс хүндрэлтний эерэг зан чанаруудаас өөр байна шүү дээ гэдгийг тусад нь ингээ гаргаж ирсэн. За анх энэ тодорхойлолтуудыг одоо хүмүүс хүлээж аваагүй. Хэрвээ өвчтөе юм бол энийг сэтгцэн эмнэлэгт аваач шүү хэвтүүлэх ёстой гэж хэлжсэн бол одоо ингээд одоо энэ ихний нөхөр хоёр судлаач маань үгүй энэ бол заавал тийм одоо эмчилгээний түвшинд очиагүй зөв өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж байгаа хүмүүс төр гарч ирдэг зүйлсүүд байна эдгээр судлах хэрэгтэй гэ тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн. Ингээд анхны харанхуй 3 гэдэг тодорхойлт эхлээд сүүлд нь 4 дахь одоо бие хүний онцлог манд гарч ирсэн байна. За хамгийн сүүлийн дөрөвт нь бол садизм гэж гарч ирсэн. Анх бол ийм одоо садист бол одоо юу биш юм байна. Харанхуй гуравт орно гэдэг бол асуудалгүй байсан байна. За тэгвэл нарциссист гэж хин бэ гэдэг. Дэлхийд даяар болон ер нь хамгийн их судлагдсан, хамгийн их яригддаг, маш олон хүмүүсийн анхаарлыг татдаг. За дэлхийн алдартай хүмүүс нарциссист гэдэг онцтойгоор одоо амьдарсаар байгаа, амьдарч байсан ийм олон хүмүүсийн дунд одоо илүү түүхсэн тодорхойлт гэсэн үг тийм. Монголчуудын дунд бас энэ нарциссист хүнштэй гэдэг энэ яриануд сүүлийн үед маш их гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дэр хэрвээ одоо өөрийгөө тоосон хүн байлаа гэд тэр хүнийг шууд нарциссист гэж онлоод тодорхой хэмжээнд ийм бие хүний сөрөг онцлогтой байна гэж шүүмжлэх нь бидний ерөөсөө гол зорилго биш. Хүн төрөлхтний дунд ийм сөрөг зан чанарууд байна гэдгийг ойлгох нь бидний туйлын зорилго гэдэг дахин хэлээ. Тэгэхээр хэнийг бид нар онцлох гэж одоо энэ хичээлийг одоо жишээл би бол 5 хүнд зориулаагүй шүү гэдэг маш сайн хэлээ. За тэгэхээр эдгээр хүмүүсийн онцлог нь юу вэ гэхээр бусадтай харьцуулахад өөрийгөө чухалд үздэг, бусдын анхаарал татан шүтэн бишрүүлэх хитэх хэрэгцээтэй, өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг. За хортой төрлийн өөртөө итгэх итгэлтэй. Энэ нь юу гэсэн үг гэхээр алдаагаа хүлээн авах дурггүй, өмнөх алдсан туршлагаасаа суралцах дурггүй, хотын зөвлөмжийг хүлээж авдаггүй. Миний хийж байгаа бүхэл зүйл зөв одоо ямар нэгэн алдаа байхгүй. Тэгэхээр заавал сайжруулах шаардлагагүй гэсэн өөртөө хит их итгэлтэй. Энэ маань хортой төрлийн итгэл болон хувирдаг. За нарциссизм дээр бас сонирхолтой зүйлсүүд байгаа. Одоо сүүлийн сошиал медиа дээр байгаа одоо олон дагагчтай хүмүүсийн дунд энэ түгээмэл байдаг шинж тэмдэг гэж яригддаг. Тэгэхээр энэ дэр хүний нийгэм өөрчлөгдөх тусам нарциссист хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүд ямар байх юм бэ гэдэг нь өөрчлөгцөөр л байгаа. Тэгэхээр бусдаас өөрийгөө илүү агуу гэж бүрэн итгэдэг. Гэтэ тэр нь ямар нэгэн одоо буруу гэсэн тийм огт бодол байхгүйгээр яг тэр ихтгэл үнэмшилтээр амьдарч ажиллаж байгаа хүмүүсийг оруулах нь байна. За энэ дээр та бүхэнд нэмээд нэгэн сонирхолтой модельийг гаргаж ирээ. Яагаад тэгэхээр нарциссизмын талаар илүү их судлагдсан байдаг. Тийм учраас олон төрлийн модельүүд бас байдаг. Яагаад нарциссизм гарч ирдэг вэ? Ямар загвараар гарч ирдэг вэ? Тэгэхээр энэхүү модель дээр хоёр төрлийн загвар үндсэндээ гарч ирдэг. Нэг нь болохоор нарциссист хүмүүс баахан бишрүүлэх дуртай, нөгөө хэсэг нь дайсагналын мэдрэмжийг авдаг гэдэг. За баахан бишрүүлэх нь өөрийгөө гайхуулах боломжуудыг ашигладаг. Дайсагнах үе нь болохоор харин аюулд орсон тохиолдолд хин нэгэнд доромжлоод эхэлсэн тохиолдолд дайсагналын мэдрэмж шууд гарч ирдэг. За ерөнхий гол зорилго нь бол нэг бол ялах, нэг бол ялагдах гэдэг энэ байдлаар үргэлжилдэг байх нэ. За хэрвээ ялах гэдэг зорилго руу явж байгаа бол илүү хичээл зүтгэл гаргана. Ялагдах гэдэг мэдрэмж ирээд эхлэхээр өөрийгөө хамгаалаад одоо өмнөх байснаасаа илүү хэтрүүлсэн өөрөөрөө бахархах ийм өмгөөлөл хамгаалтыг хийдэг байх нэ. Тэгэхээр өөрийгөө сөргөөр илэрхийлдэг гэсэн үг. Харин ялаад гайхан бишрэлийг авсан тохиолдолд чин сэтгэлээс өөрөөрөө бахарх нь өөрийнхөө хийсэн зүйлээрээ бахарх нь энэ нь эерэг байдлаар ингээд илэрхийлэл болж гарч ирдэг байх нь. За дараагийн хоёр дахь онцлог маань психопат байгаа. За англиар нь psycho гэж маш их ярьдаг. Энэ айгу psycho юм а гэдэг энгийн үгнүүдийг бас маш их хэрэгэлдэг. Тэгэхээр өөртөө тааламжгүй хүн болгоны бас ингэж нэрлэж болохгүй. Яг энэ зан чанартайгаа мэдээд энэ зан чанарыг бууруулахын төлөө ажиллаж амьдарч байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар өдөр тутамдаа бас нэг нэгнийхээ
эмзэг зүйл дээр тэгээ хамаагүй ярьж болохгүй. Тэгэхээр энэ дээр ямар шинж тэмдгүүд ордог вэ гэхээр өөрийгөө хянах чадваргүй байдал хамгийн том хоёр хүчин зүйлийн нэг нь ямар нэгэн хяналтгүйгээр тухайн үйлдэлүүдийг хийдэг. Хяналтгүйгээр аа одоо ашиг хэмжээний мөнгө үрдэг тий хяналтгүйгээр хурд хэтрүүлдэг. Хяналтгүйгээр магадгүй тусгал сургуульд хийж өөрийнхөө биеийг ингэж нэг хэтрүүлэн элчинтэй болгодог ч юм уу те хяналтгүйгээр идэх гэх мэтчлэнгээр яг тухайн нөхцөл байдал дээр л тултал нь ямар нэгэн үйлдэл хийдэг те хоёр дахь үйлдэл нь болохоор бусдыг ойлгох чадвар маш бага байдаг. Энэ хүн яагаад энэ зүйлийг хийсэн юм болоо гэдэг дээр хариулт байдаггүй. Хүний өмнөөс бодох тэр хүний амьдралд юу тохиолдсон байж болох вэ гэх мэтлэнгийн өөрийгөө оронд нь тавих гэдэг энэ чадвар бага маш бага байдаг. За дээрэс нь төвшүүрийн мэдрэмж багтай буюу ямар нэгэн зүйлээс айж түгших би энэ хүнд одоо амлсан амлалтаа биелүүлэхгүй байх вэ гэдэг айдас маш багтай гэсэн үг. За хүмүүсийн хувьд хийсэн үйлсийнхаа үр дүнг ерөнхийдөө боддоггүй. Энэ гинтийн үйлдэлийн дараа ямар үр дүн болох вэ? Хүмүүс гомдох болов эсвэл хин нэг намайг одоо миний хэлсэн үгэнд гомдчихсан байх болов тий эсвэл магадгүй бүр хэтрүүлсэн хэрүүл маргаан болоод би хиний нэг гимтээчих болов гэдэг ийм айдас төвшөр багтаа хийсэн үйлдэлийнхаа үр дүн боддгоо. За бусдыг өтөөсөнд огт гэмшдэггүй ямар нэг хариуцлага хүлээдэггүй хүлээн гэсэн тийм одоо ойлголт байхгүй гэсэн үг. За ер нь бусадтай тэмцэлтэй хонзон санах байдлаар нь психопат хүмүүсээс ингээд таньж мэдэх боломжтой. Тэгээд яг тухайн нөхцөлдөө сэтгэл ханамжтай байхын тулд юу ч хийдэг гэж ойлгож байна. Одоо импульс нэг гэж ярьдаг те гинтийн үйлдэлүүдийг хийдэг. Ерөнхийдөө яг энэ психопат хүмүүсийн өсвөр наснаас ахуулаад найзлж нөхөрлөж байгаа хамт ажиллаж байгаа хүмүүс нь гинтийн энэ үйлдэлүүдээр нь бусдыг ойлгохгүй байгаагаар нь ер нь таньж мэдэж болно гэсэн үг. За маш сайн боломж бололцоог ашиглахын чадвартай байдаг. Надад энэ зүйл хэрэгтэй байна. Тэхийн тулд би юу хийх вэ гэдэг энэ өөрт байгаа бололцоонуудыг маш сайн ашиглаж чаддаг. Тийм учраас бас психопат хүмүүс маш амжилттай байдаг. Одоо C-level гэж яригддаг удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүс донд энэ психопат хүмүүс байх эрсдэлтэй гэдэг ийм судалгаанууд бас их байдаг. Энэ санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа, хуулийн чиглэлээр ажиллаж байгаа, зарим тохиолдолд эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа энэ хүмүүс яг өөрсдөө их хэмжээний одоо магадгүй мөнгийг завших тийм боломжууд байдаг учраас төлөвлөж байгаад энэ мэрэгжлийг эзэмшиж төлөвлөж байгаад магадгүй энэхүү боломж бололцоонуудыг өөртөө бий болгох ийм боломжууд байдаг. Тэгээд одоо кино үзэж байхдаа бид нар Холливуудын кинонуудыг бас маш их үздэг. Netflix дээр гарч ирж байгаа хүмүүсийг хуурах маш хэмжээгээр мөнгө авах ч юм уу тийм ингэж гэмт хэрэг үлдэх гэдэг энэ зүйлүүд маань бас энэ психопаттай маш их холбоотой байдаг. За яагаад хамгийн харанхуй зан чанар гэж үздэг вэ гэхээр ерөнхийдөө психопат зан чанартай хүмүүс одоо нэг шоронд орох эрсдэл бас маш их байдаг. Яагаад гэхээр хийж байгаа үйлслүүд нь гэмт хэргийн шинж чанартай тултал нь тэр дор нь одоо өртөө хэрэгтэй байгаа мэдрэмж авахыг хүсэж байгаа учраас гэмт хэргийн шинж чанартай болох юм эрсдэлтэй байдаг. За 3 дахь би хүний онцлог маань болохоор Machiavellism гэдэг онцлог байгаа. Тэгээд үүн дээр бас онцлог нэг зүйл нь хоёр талт нүртэй гэж монголчууд ярьдаг тийм. Тэгээ хоёр талт ийм зан чанар гаргадаг. Нэг талдаа хамтарч ажиллах дуртай, тухайн хүнд туслах хүсэл сонирхол гарч ирдэг мөртлөө нөгөө талдаа хүнийг гуурах, ялангуяа толгойг нэрвүүлэх буюу ятган үнэмшүүлэх энэ байдлыг хийдэг. Тэгэхээр яг өөртөө ашигтай байдлаар тухайн хүний хийх гэжсэн зүйлийг яг өөрийнхөө ашигтай байдлаар ятган үнэмшүүлж чаддаг чадвартай. За Machiavellism-ийн талаар ерөнхийдөө одоо монголчууд бол бүр ярьдаггүй. Тэгэхээр бас удирдлагын багт маш их ажиллах юм талтай хинтээ яаж харилцах уу, яаж найзалж нөхөрлөх үү, яаж тухайн хүмүүсийг өөрийнхөө хэрэгцээ шаардлаганд ашиглах вэ гэдгийг маш сайн мэддэг гэсэн. Өөрт хэрэгцээтэй зүйлд тохируулан тооцоололтой бусадтай харилцдаг.
бусдын өмнө итгэл хүлээдэггүй, шүүмжлэл сонсвол маш энзэг хүлээж авна. За бусдын чин сэтгэл гараад хэрвээ ингээд найз нөхдөд чин сэтгэлээсээ тэр хүнд итгээд эсвэл бүх зүйлээ зориулаад ингэх юм бол итгэдэггүй. Ер нь цаана нь өөр зүйл байгаа даа гэж боддог. Яагаад тэгэхээр өөрөө ийм хоёр талт зан гаргадаг учраас өөртөө адилхан бас ингээ хуурах эрсдэл байгаа гэж ингээ боддог. За өөрийн зорилгыг биелүүлэхийн төлөө бусдын толгойг эргүүлэх, ятхан үнэмшүүлэх, өөрийнхөө таад оруулах ийм чадвар маш өндөртэй. За fluid intelligence гэдэг яг биднэрт бүгдээрэнд нь хоёр төрлийн юм оюун ухаан байдаг. Нэг нь crystal гэдэг, нөгөөх нь fluid гэдэг. Энэ fluid нь болохоор бид нар одоо өөртөөгөө мэдж байгаа мэдээлэл дээр шууд анализ хийгээд логикоор ярилцах шинэ логик гаргаж ирэх юм чадварыг хэлдэг. Crystal гэдэг нь яг уншсан зүйлээ уншсанаар нь буцаага тайлбарлаж ярих илүү ой тогтоолтон дээр суурилсан гэсэн үг. Тэгэхээр аливаа зүйлийг логик учир шалтгаантай тайлбарлах энэ чадвар Machiavellism-д маш өндөр байдаг. Тэгээд за дараагийн юунууд гарчих юм байна. Энэ чадвартай хүмүүс маш их тооцоололтой хүмүүстэй харилцдаг. Тэгэхээр тэрхүү тооцоолол нь биелсэн үед өөрт нь гата санагддаг гэсэн үг. За хамгийн сүүлийн дөрөв дэх хэсэг буюу одоо хамгийн сүүлд нэмэгдсэн энэ дөрөв дэх хүчин зүйл гэсэн үг. Садизмыг бол бид нар бүгд мэдж байгаа тийм бусад хүмүүсийн зовлонг харж өөрт нь таатай санагдах. Эсвэл бусдад зовлон зүдгүр учруулах нь өөртөө таатай санагдах. Гэтэ тэр нь бүр маш том хэмжээний одоо зовлон зүтгүр гэхээсээ илүү зүр өвдөлт харах нь өөртөө таатай байдаг гэсэн үг. Энэ нэгэн хэцүү байгаа хин нэгэн өвдөж байгааг харах нь өөртөө тийм таатай мэдрэмж төрүүлэх харгислалт тийм таатай ханддаг гэсэн үг. За энэ дээр одоо бүр ийм хүн гимтэж байгааг харж ингэж баярлдаг спортын төлөвлөлт гэж байгаа тий. Тэгэхээр энэ дээр садизм нь тийм хамгийн аимшигтай зүйл гэхээсээ илүү энэ одоо тал руу татагддаг хүн гэж байгаа. Огт ингээд хүн өвдөж байгааг харж чаддгүй хүн гэж байгаа. Тэгэхээр садизм дээр одоо энэ дөрвөн хүчин зүйл дээр дөрвөлөнд нь энэ бол нэг нийтийн ихэнх хэсгийг биш маш цөөн хэсгүүдийг хамардаг гэдгийг ойлгох нь маш чухал. Тэгэхээр энэ дээр одоо энэ садизм гэдэг бол илүү бусдын гэмтлэлийг харахад одоо санагддаг гэсэн. Зөвхөн садист хүмүүс л юм гим зэмгүй хүмүүсийг гомдоохын тулд уйтгартай ажлыг хийхэд бэлэн байдаг. Тэрний юу гэхээр ямар ч гэмгүй байгаа хүнд худлаа яриад тийм магадгүй гэр бүлийнхэн талаар ч юм уу ямар нэгэн байдлаар худлаа яриад тэгээд тэр худлаад ярьсан зүйлд нь итгээд ямар их одоо гомдож хямарч байгааг харах нь өөрт нь за болчлоо гэдэг одоо энгийн зүйл мэт байдаг гэсэн. За ялангуяа одоо сүүлийн үед бид нар технологитой холбоотой кибер буулий гэж ярьж байгаа. Тэгээ хүүхдүүдийн дунд маш их байгаа. За тасн хүрсэн хүмүүсийн дунд хин нэг доромжлох олон нийтийн газар одоо доромжилж бичихтэй мессежээр ингэж айлхан сүрдүүлэх гэх мэтлэнгийн хин гэдэг нь тодорхойгүй, нүүр нь тодорхойгүй мөртлөө маш их хэмжээний сэтгэл санааны хямралд оруулдаг ийм үйл явц дэлхийн нийтээрээ болж байна технологитой холбоотой. Үүний цаана энэ дөрвөн хүчин зүйлийн садизмын мэдрэмж өндөртэй хүмүүс төлхөө энэ зүйлүүдийг хийдэг гэсэн судалгаанууд байдаг. Тэгэхээр садизм гэдэг бол яг нэг өөрийнх нь төлөө ашиглах гэхээсээ илүүтэй хин нэгэн нэг гомдоох нь зүр өөрт таатай санагддаг гэсэн. Тийм учраас одоо доромжлол бичихтэй тэр ямар нэгэн төвшөр айцыг өгөх нь тийм буруу зүйл гэж юусоо боддоггүй. Гэтэл тэр бүхнийг уншиж байгаа хүн бол маш их гэмтдэг, маш их сэтгэл санаагаар хямардаг. Одоо тэр хямрахгүй хүн гэж юусоо огт байдаггүй тийм. За ийм байх нь. За тэгээ би та бүхэнд Forbes гэж сэтгүүл дээр гарч ирсэн яг энэ дөрвөн одоо сөрөг зан чанаруудыг таньдаг тэдгээр хүмүүсийн хилдэг, боддог, мэдэрдэг мэдрэмжүүдийг ингээд ялгаж битсэн энэ ерөнхийдөө тест гэсэн үг тестийн нэг хэсэг тэр үүнийг та бүхэнд танилцуулъя. За Machiavellism бол хүмүүс нууцаа хэлж өдөөсөө болохгүй шүү дээ. За өөртөө л хадгалах хэрэгтэй гэж яг чиглэлсээ боддог тий. Юу ч болсон хамаагүй чухал хүмүүсийг өөрийнхөө талд байлгах хэрэгтэй. Хэдий тэдгээр хүмүүс миний дургуй зүйлийг хийж болно. Тэгвэл би тэднэртэй маргалдах шаардлагагүй. Бусадтай шууд зөрчилдөхөөс зайлсхийх хэрэгтэй. Учир нь тэд ирээдүйд ямар нэгэн байдлаар хэрэг болно. Хэрвээ та замдаа хүрэхийг хүсч байвал бага зэрэг мэдэгдээрэй.
За нөхцөл байдлыг удирдах нь төлөвлөлт шаарддаг. Тэр нь юу гэхээр ямар нэгэн зүйлийг өөрийнхөө талд шийдэхин тулд маш сайн нарийн бэлдсэн төлөвлөгөө хэрэгтэй. Тэрнээс төлөвлөгөөгүйгээр энэ бүгдийг биелүүлэх боломжгүй. За магтаал нь хүмүүсийг өөрийн тад хамгийн сайн арга юм. Хинд ямар магтаал хэлэхээ мэддэг гэсэн үг. Хүндрэлтэй төлөвлөгөө амжилтанд хүрэхэд маш дуртай буюу өөрийнх нь зөвхөн өөрөө бодож боловсруулсан тэр төлөвлөгөө өөрийнх нь бодсноор яг биелэх нь Machiavellism хүмүүст одоо хата мэдрэмжийг авчирдаг бахнэ. За нарциссист хүмүүсийн хувьд хүмүүс наваа төрөлхийн удирдагч гэж хардаг. За би ийм хүмүүсийг итгүүлэх онцгой авьяас байдаг. Хамт олонний бүлгийн үйл ажиллагаа надгүйгээр маш уйтгартай болдог. Хүмүүс надад хэлдэг учраас би өөрийгөө онцгой гэдгийг мэддэг. Надад маш олон онцгой чанарууд би аль нэг салбарт ирээдүйдээ од болох магадaltaй. За би хаяада бусдад тунхаглах туфтаа. Өөртөө байгаа зүйлсээ болон өөрийнхөө хийсэн зүйлсүүдийг. Эдгээр зан чанарууд нь нарциссист хүмүүсийн хэлдэг, боддог, итгэж үнэмшдэг зүйлсүүд гэсэн үг юм. За психопат хүмүүсийн хувьд хүмүүс намайг хяналтаа алддаг, хяналтгүй гэж хэлдэг. Би эрх баригчуд болон тэдний дүрм журмын эсрэг тэмцэх хандлагатай. Таалагддаггүй дүрмийн гадуур байхыг би хүсдэг гэсэн үг. За би өөрийнхөө насны хүмүүсээс илүү олон зодоонд оролцсон. Энэ хүйсийн хувьд ялгаа. Насны хувьд бас ялгаа. За би эхлээд хийж үзчихэд дараа нь энийг яаж хийдیں гэж асуух талтай. За тэгээ хуулийн асуудал би хэрэд удаа орж байсан. Би заримдаа аюултай нөхцөл байдалд ер нь байнга ордог. За надтай буруу ярьсан хүмүүс үргэлж дараа нь хармасдаг гэж ийм бодолтой хүмүүс бол психопат талын хандлага байна гэсэн. За садизм дээр нудраг төрүүлэхийг үзэх нь миний сэтгэлийг хөдөлгөдөг. Жишээлбэл одооний спортууд тий энэ бол сэтгэл татан байдаг. За хүчирхийлэлтэй кино, видео, тоглоомд маш их дуртай. Хүмүүс зүгээр явж яснаа нүрээрээ унвал маш их нэттэй штэ гэж хэлэх. За би хүч хэрэглэсэн спорт үзэх дуртай. Зарим хүмүүс зовж шаналлах хэрэгтэй гэж би боддог. За зүгээр л хэнийг үтхийн тулд олон нийтийн сүлжээгээр би муу үг хэлж чадна. Ганцхан үгээр хүнийг яаж гомдоохыг би мэднэ гэдэг энэ зүйлсүүд маань садизмын шинж тэмдгүүд байх нэ. За эдгээр бүх презентацийг та бүхэнд хэрэг бол одоо хэвлэж авахар үлдээх учраас та бүхэн бичиж тэмдэглэх шаардлагагүй эдгээр зүйлсүүдийг одоо хэрэгтэй гэж бодвол өөртөө хадгалж авч болно гэсэн үг. За нэмэлт хэд хэдэн шинж чанаруудыг та бүхэн бас үргэлжлүүлээд тайлбарлая. Энд дэр нарциссист хүмүүс нийгмийн хэм хэмжээг маш сайн дагдаг. Яагаад тэгэхээр удирдахч гэж өөртөө бодож байгаа учраас бусдад үлгэрлэн дуурайх чадвартай гэж өөрийгөө итгэдэг. Тийм учраас бусдын зүг гэж бодож байгаа хэм хэмжээнүүдийг маш сайн дагаж мөрддөг гэсэн үг. Харин психопат хүмүүс бол нийгмийн хэм хэмжээг зөрчдөг. Аль болох тэрнээс гадуур зүйлүүдийг илүү сэтгэл хөдлөлтөөр хийх хүсдэг тий. Сэтгэл хөдлөл гэдэг нь одоо зөв зүйл утгаараа биш зүгээр л фан үедээ ямар нэгэн зүйлийг итгэхийн үзэл хийх гэдэг талаас гэсэн. За нарциссист хүмүүстэй хүмүүс ер нь хүмүүстэй хамтарч ажиллах, хүмүүстээр суурилсан мэрэгжлүүдийг сонгодог. Олон нийтийн дунд байх, хүмүүст туслах, тэр хүмүүст хэрэгтэй байх гэдэг ийм мэдрэмжүүдийг илүү сонгодог. За Machiavellism хүмүүс маань ер нь хүмүүстэй ажиллахаас харин илүү цухтдаг. Нэг өөрийнхөө төлөвлөгөөг өөрөө гаргаад хүмүүсээс хол байх хүсэлтэй гэсэн. За нарциссист психопат хүмүүс эрх мэдэлд илүү дуртай. Тийм учраас одоо илүү өндөр албан тушаал руу тэмүүлж байдаг гэсэн. За Machiavellism хүмүүс ажлын байр хосын харилцаанд маш олон сөрөг харилцаатай байдаг гэдэг нь амжилт олохгүй байх талтай гэсэн. Ажлын байран дээр гараад яагаад тэгэхээр хоёр нүүр гаргаж байгаа учраас хажууд нь байгаа хүмүүс ерөнхийдөө урт хугацаанд одоо эдгээр хүмүүсийн зан чанарыг мэдэж авдаг. Тэгээ урт хугацаанд найзлж нөхөрлөх гэр бүлийн харилцаатай байх нь хүндрэлтэй байдаг өөрт нь. За психопат хүмүүс бол уур бухимдал, айдас гэдэг мэдрэмжүүдийг бага мэдэрдэг. Одоо чадваргүй бол биш маш бага мэдэрдэг. Гэхдээ бусдыг дуурайгаад мимик буюу одоо илэрхийллийг сурдаг гэсэн. Уур бухимдлыг ингээд нүднийхээ хөмсгөө ингээд хатруулах хэрэгтэй байна гэдгийг бол суралцсан. Тэрнээс яг дотор нь ийм хэмжээний айдсын жишээлбэл мэдрэмж төрдөггүй. Тийм учраас эрсдэлтэй алхмуудыг маш их хийдэг.
гэсэн. За Machiavellism хүмүүс бусдын сэтгэлийн сөрөг мэдрэмжийг мэдэрч чаддаг боловч эергийг нь огт мэдэрч чаддаггүй. Бусад хүмүүс хизээ аз жаргалтай байгаа вэ? Хизээ сэтгэл ханамжтай байгаа вэ? Хизээ одоо туйлын их өөрөөрөө бахархаж байгаа вэ гэдгийг нь мэддэггүй. Харин хизээ тэдгээр хүмүүс ганцаардж байна, гуниглаж байна. Хин нэгний хэлсэн үгэнд гомдож байна гэдэг бол маш сайн мэддэг гэсэн. За эдгээр манд бүгдээрээ таамаглалууд биш, маш олон мянган судалгаануудын нэгдсэн дүгнэлтүүд байгаа. Тэгэхээр сүүлийн 30 жилийн туршид яг нэг энэ харанхуй дөрөв гэдэг энэ сэдв маш эрчимтэй судлаач нарын дунд одоо үндсэн сэдв байгаа учраас маш олон судалгаанууд хийгдсэн байдаг. Тэгэхээр эдгээрээс нэгтгсэн нэгтлүүд нь гэсэн. За хүйсийн хувьд энэ дөрвөн зан чанарууд төр ялгаатай байдаг. Энэ дөрвөн зан чанар дээр эрэгтэйчүүд илүү өндөр оноонууд авдаг. Одоо энэ дөрөв эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр байдаг гэсэн үг. Эмэгтэй хүмүүсийн хувьд арай бага. Гэхдээ энэ маань ямар тест авч байгаа вэ гэдгээс шалтгаалаад бас заримдаа өөрөөр байдаг. Яг тэгэхээр эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсийн хийдэг нийгэмд хийдэг үйлдэлүүд өөр байдаг учраас яг эрэгтэй хүмүүс зориулсан тестүүд авахаар эрэгтэйчүүд илүү өндөр оноотой аваад эмэгтэйчүүд илүү бусдыг ойлгодог зан чанар нь байгаа юм шиг харагддаг. Гэхдээ яг эмэгтэй хүмүүсийн дунд одоо асуудалтай үйлдэлүүдтэй тест авахаар дахиад эмэгтэй хүмүүсийн дунд энэ дөрвөн зан чанартай эмэгтэйчүүд гэсэн байна гэдэг дүгнэлтийг гаргадаг. Тэгэхээр энэ бас тестнээс шалтгаалаад өөр үр дүн гардаг. За үйлдэлээр илэрхийлнэ гэж сайд хэлсэндээ жишээлбэл эрэгтэй хүмүүс психопат байхад илүү юм ил тод төрөмгийлэл те ууралж бундахын нэгэнтэй зодтолдох гэдэг нэг юм бие физиолог шаардсан байдаг бол эмэгтэйчүүдийн энэ уур бухимдлал бол илүү даалт төрөмгийллийн буюу хил амаар дормжлох яг эмзэг сул талууд руу илүү хатгах те урт хугацаанд ямар нэгэн дарамт учруулах гэх мэтлэнгийн уур бухимдал нь илүү даалт хэлбэрээр өрнөдөг. Тэгэхээр энэ дээр одоо эдгээр яг асуултнууд дээр нь тохирсон хүүсийн хувьд ялгаатай үйлдэлүүд дээр нь тохирсон тест авбал аль альны хүүсний хүмүүст энэ дөрвөн сөрөг зан чанарууд байдаг гэсэн үг байна. За бас нэг сонирхолтой энэ судалгаа нас нэмэгдэхийн хэрээр энэ дөрвөн сөрөг зан чанарын одоо тийм хор хөнөөлнө гэх юм уу бусдад үзүүлж байгаа хор хөнөөлөл нь буурдаг. Үүний шалтгаан нь бол яалтчгүй хүн амьдралын туршид хинтээ яаж харилцах вэ? Тэ миний сул талууд ингээ хитрээд байх шиг байна гэд бусад хүмүүсээс ирж байгаа шаардлагын дагуу өөрчлөгдөж эхэлдэг. Тэр хийх ингэж өөрөөрөө байх шаардлагагүй байна гэдэг одоо жишээл нарциссист хүмүүст ойлгодно. Хоёр нүртэй байж болохгүй юм байна гэдгийг Machiavellism хүмүүс илүү ойлгоно тий. Тэгэхээр энэ дээр нас явах тусам олон нийтийн дунд, нийгмийн дунд амьдрахын ур чадварууд илүү нэмэгддэг гэсэн үг байна. За бас нэг сонирхолтой судалгаа нь юу вэ гэхээр үе хоорондоо жишээлбэл 1960 онд төрсэн хүмүүс, 1990 онд төрсэн хүмүүс, за 2010 онд төрж байгаа хүмүүс хоорондоо энэ дөрвөн зан чанарын хувьд өөр ялгаатай гарч ирдэг байна гэсэн энэ судалгаа бас гарч ирсэн. Энэ юу гэхээр за энэ Америкт хийгдсэн судалгаанууд дандаа их хямралын үе буюу 1920-30 онд төрсэн хүмүүс илүү нарциссист байдаг бахна. Үүний шалтгаан нь юу вэ гэхээр дөнгөж нүн их хямралын үед хоол хүнс хомостой өөртөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байсан маш их ийм хүн болгонд асуудлаа ганцаараа туулах шаардлагатай ийм үеүүдэд давж гарсан учраас би энэ бүхнийг хийсэн, би илүү мундаг байсан гэдэг энэ нарциссист үзэл илүү өндөр гарч ирдэг гэдэг ийм дүгнэлт байна. За дээрэс нь одоо Азийн соёл бол илүү олон нийтэд юм хамтарч соёл. Тэгээд энэ хамтарч соёлд нарциссизмын хэмжээ бага байдаг. Жишээл одоо Америкийн соёлтой харьцуулахад Аз соёл бол илүү нарциссизм багтай гэж ингэж гарч ирдэг байна. Тэгэхээр маш олон зүйл эдгээр зан чанаруудад нөлөөлдөг. За харанхуй зан чанартай хүн өөр одоо энэ дөрөв нарциссист хүн одоо нарциссист хүнтэйгээ хамт байхад илүү амар амгалан байдаг. За Machiavellism өндөртэй хүн бас дахиад энэ төрлийн хүнтэйгээ хамт байхад илүү амар байдаг байна. Тэгэхээр нэг нэгэндээ илүү ингээд татагдах, нэг нэгнийхээ одоо дотор болж байгаа үйл явдлуудыг ойлгох, тэ мэдэрч байгаа мэдрэмжүүдийг нь харилцан мэдрэх юм чадвартай байдаг байна. Тэгээ та бүхэнд зөвлөгөөний хэсгийг хүргэе. За энэ дээр хэрвээ танд ийм зан чанарууд ажиглагдаж байгаа бол танд
одоо яг энэ зөвлөгөөг санал болгож байна гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ дөрвөн зан чанарт нэг зүйл дөрвөлнд ногт байдаггүй. Энэ нь бусадтай санал нэгдэх. Тэгэхээр аль нэг зүйл дээр бусдын саналыг хүлээж авах, бусдаас ирж байгаа санал шүмжлэлийг одоо хүлээж авах нь өөрөө тэр дөрвөн одоо сөрөг зан чанаруудыг бууруулах хамгийн том хүчин зүйл болно гэдэг ийм зөвлөмжөг судалгаачид маань өгсөн байлээ. Тэгэхээр шинээр суралцах шаардлагатай байгаа шинэ ур чадваруудад суралцахын тулд эхлээд та бусадтай санал нэгдэж сурах хэрэгтэй гэсэн үг байна. За харин бусад зөвлөмжүүд нь болохоор хэрвээ та ийм дөрвөн зан чанартай хүмүүстэй хамт ажиллаж эсвэл амьдарч байгаа бол эдгээр зөвлөмжүүдийг танд хүргэж байна гэсэн үг. Хамгийн ихнийх нь ажлын байран дээрч бай, найз нөхдийн дунд ч бай. Энэ хүн маш мундаг юм байна гэсэн хамгийн анхны сэтгэлдээ итгэх шаардлагагүй. Энэ бол зөвхөн амаглалт үгүй. Ямар сул талууд гарч ирэх нь үү? Урт хугацаанд стресс бухимдлын үед асуудлыг яаж шийдвэрлэж байна вэ гэдэг арга замуудыг нь маш сайн ажиглаж анзаарсны үр дүнд яг үнэхээр одоо стрессээ зохицуулах чадвар байна уу те бусадтай хамтарч ажиллах чадвар байна уу гэдгийг нь ажиглаж анзаарах нь дүгнэлтэд гарах нь зөв үү гэж үздэг. Тэгэхээр анхны сэтгэлдээ биш илүү урт хугацааны үйлдэлүүд үйлдэлийг хийж байгаа сэдэлтэй нь илүү танилцах нь чухлаа гэж одоо ажлын байран дээр сэтгэл судлаач нар зөвлөж байна. За хоёр дахь зөвлөгөө нь хэрвээ таны одоо энэ дөрвөн зан чанарын аль нэгэнтэй нь байгаад одоо Machiavellismтэй хүнтэй та ажилтдаг байгаад хоёр нүрэг гаргаад нэг бол нарциссист хүнтэй та удирдлаганд ажилтдаг тэр хүнээс үүрэг даалгавар бол өөрийгөө буруутгахын оронд бусадтай туршлага хуваалцахыг санал болгож байгаа. Яагаад тэгэхээр эдгээр зан чанартай хүмүүс маань бусдыг ятгах үнэмшүүлэх, бусдын буруу болгох, өөрийнхөө зөв болгох гих мэтлэнгийн зан чанаруудыг сурамгай хийж чадна. Тэгээд үр дүнд нь хажууд нь ажиллаж байгаа хүмүүс өөртөө үргэлж буруутан болох, өөртөө итгэлгүй болох, өөрийнхөө ур чадварыг мартах, санахаа болох, өөрийгөө хөгжүүлэх боломжгүй байх гэх мэтлэнгээр ажлын байран дээр бас маш олон сөрөг үр дүнүүд гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр хэрвээ таны хамт ажиллаж байгаа хүмүүст ийм сөрөг зан чанарууд гарч ирвэл яг үнэхээр боддоор тэр хүн ийм сөрөг зан чанаруудыг бүх хүн гаргаж байна уу гэдгийг бусадтай туршлага хуваалцаад заавал хов болголгүйгээр ингээд ярилцаад үзвэл энэ хүн үнэхээр ийм одоо нарциссист юм байна. Тэгээд одоо өөрийнхөө бодлуудыг хамгийн зөв гэж боддог юм байна гэдэг үнэлтэд та боддоор хийхэд илүү тос болно гэсэн үг. За 3 дахь зөвлөмж маань уур бухимдлаа одоо ажилтнуудаа удирдахад нь суралцах. Жишээлбэл таны удирдлаганд ийм психопат хүн орж ирлээ гэж бодъё те. Тэгвэл уралж бухимдаад хинэгэнтэй маргалдах гэж оролдсон. Тэгвэл энэ үед нь одоо муу ажилтан гэж хэлдэг ч юм уу олон хүмүүсийн өмнө ичээх гэхийн оронд тусдаа уулзж агаад за энэ уур бухимдлыг ингэж барина. Одоо яг тэр тухайн үед төвчээртэй байгаад хэсэг хугацааны дараа маргалцсан хүнтэйгээ хойлоо сууж агаад ярилцаад үзэх хэрэгтэй шүү гэх мэтлэнгийн саналуудыг гаргах нь маш чухал. Тэгэхгүй бол яг одоо эдгээр зан чанартай хүмүүс маань урт хугацаанд магадгүй уура дотроо хадгалаад идэвхгүй юм төрөмгийлэгчийн дүр зурагтай болох хамт олонны дунд одоо нэг юм муухай уур амьсгалтай гэж хэлдэг те. Энэхүү уур амьсгалын хортой уур амьсгалыг эхлүүлэх юм эрсдэлтэй. Тийм учраас аль болох албан байгууллага дотор байгаа уур бухимдлаа буруу удирдах байгаа хүмүүстээр яг ийм чиглүүлгүүдийг удирдлагын зүгээс өгч байгаа шаардлагатай. За ажлын байран дээр садизмтай холбоотойгоор ямар нэгэн дээрлэхэлд ил болон юуны утсаар технологид дамжуулан одоо гэж явуулахыг ердөөс таслан зогсоох хэрэгтэй. Яа тэгэхээр дээрлэхэлтэнд өртөж байгаа хүн маш өөртөө итгэлгүй болдог. Сэтгэл гутралын шинж тэнэгүүд эхэлдэг. Ерөнхийдөө маш их айц төвшөртэй болдог. Тэр харилцаа холбооноос тэр ажлын байран дээрээс юу суралцах хэрэгтэй вэ гэдэг зорилгоо мартаж эхэлдэг. Тэгэхээр эдгээр аюултай үйлдэлүүд ажлын ямар ч байран дээр байж болохгүй. Одоо үн дотор нь жишээ болгоод хил хамаар дормжлох, бусдыг доош нь хийх,
ховт харах, зохион байгуулагчтайгаар ингэж ховт харах гэрчлэнгийн зүйлсүүдийг та ажиглаж харуул эдгээр шинж тэмдгүүдийг одоо таслан зогсоох нь хамгийн зөв. За дараагийн зөвлөгөө маань хэрвээ таны хамт олонны дунд эсвэл удирдлага нарциссист хүн байгаа бол хүн болгоны оролцоо чухал гэдгийг үргэлж шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Нарциссист хүмүүс ихэвчлэн одоо би байгаа учраас энэ бүхэн боллоо. Би байгаа учраас манай хамт олон илүү амжилттай байлаа гэдэг энэ дүгнэлтүүдийг ихэвчлэн хэлдэг. Тэгвэл а, одоо тэрийг нь хүлээн зөвшөөрөө тийм ээ чи байгаа учраас мундаг. Гэхдээ бүх хүмүүс үүнд оролцоотой байсан. Энэ бол хамтын амжилт хамтын үр шимээ гэдгийг нь үргэлж сануулдаг байх нь эрүүл харилцаа бий болоход туслана. За тэгээд хамгийн сүүлд нь та бүхэнд одоо яг энэ дөрвөн талуудын илүү сөрөг талуудыг нь илүү их судалж байгаа. Тэгвэл ямар давуу талууд байж болох юм бэ гэхээр яалтчгүй шинэ бизнес эхлүүлж байгаа тохиолдолд маш тогтмолцох чадвар сайтай, эсвэл маш өндөр хэмжээний өрсөлдөл хүлээх чадвартай, өөртөө өндөр итгэлтэй, хөрөн оруулалтыг татахын тулд тэднийг ятган үнэмшүүлэх чадвартай ийм хүмүүс хэрэгтэй болтгоо. Эдгээр хүмүүст маань тодорхой хэмжээгээр энэ харанхуй бие хүний онцлогуд байх хэрэгтэй болдог. Тэгэхээр эдгээр нь хэдийгээр яг төр зуурын хугацаанд ашиглагдах шаардлагатай ур чадварууд ч гэсэндээ одоо харанхуй дүүрэн дан чанартай хүмүүс нь урт хугацаанд бусадтай хэрхэн ажиллаж амьдрах вэ гэдэг арга замууд өөрсдөө олж тодорхойлох хэрэгтэй. Хамт ажиллаж байгаа хүмүүс маань хизээ хортой болох вэ? Хортой болохоос нь хэрхэн сэргийлэх вэ гэдэг бас ур чадваруудад суралцах хэрэгтэй болдог байна. Тэгэхээр нэг урт хугацаанд хэрвээ эдгээр хүмүүсийн энэ сөрөг зан чанаруудыг нь доктортой хадгалж авахгүй бол дүрм зөрчих, бусдыг хуурам эхлэх, хүн хоорондын асуудал гарах болгоомжгүй юм эрсдэл өндөртэй шийдвэрүүд гарах зэргээр маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан, цаг хугацаа зарцуулсан эдгээр ажлуудаа, эдгээр харилцаа холбоо магадгүй бас ярилцгаа ийм бүтлгүүтэл рүү авчрах ийм эрсдэл өндөртэй. Тэгэхээр аль талдаа хамт байгаа хүмүүс маань дээрэс нь эдгээр зан чанарууд өөрсдөд нь ажиглагдаж байгаа хүмүүс маань өөрсдөө анхаарал хандуулж сул талуудаа өөрчлөх бусадтай хамтарч ажиллах ур чадваруудаа нэмэгдүүлэх гэдэг ийм үндсэн зорилготой байх нь хамгийн чухал гэж сануулж байна. Тэгээд тэрээ зөв байдлаар ашиглах юм бол эдгээр зан чанартай хүмүүс маань маш үнэнд сайн нөхөр, маш бүтээмжтэй удирдагч, хамгийн сайн борлуулагч нар за магадгүй эхний амийг аврах маш том аврагч баатар болж чаддаг. Тэгэхээр ийм учраас ганцхан одоо харанхуу гэдэг нэрээр нь эдгээр хүмүүс бол муу хүмүүс гэж битгий бодоосаа гэж бодож байна. Хизээ эдгээр зан чанаруудаа ашиглах уу хизээ тухайн зан чанаруудаа гарч ирэхэд нь маш тогтвортой хадгалж одоо эерэг зан чанаруудаар солих вэ гэдгийг аль аль нь суралцах шаардлагатай гэдэг энэ саналаар ингээд хичээлээ өндөрлүүлж байна. Тэгээд муу зан сайн зан тустай байна гэхээс илүү хэрхэн эдгээр зүйлсүүд одоо хоорондоо нэгдэж байгаа вэ гэдгийг нь хүн болгон өөрсдийнх кейсэн дээр ажиглаж хараад өөртөө илүү сайн ажиллаад хажууд байгаа хүмүүсийгаа ажиглаад эдгээр хүмүүсийг өөрчлөх гэж оролдохын оронд хамтарч амьдрах шинэ ур чадваруудад одоо хамтдаа суралцах гэдэг ийм зорилгыг тавиасаа гэж хүсэж байна. Тэгээ та бүхэнд анхаарал хандуулад хичээлээ үзсэнд маш их баярлалаа. Тэрэнд нь амжилт хүсье. Баярлалаа.